Би ажилгүй сэтгэл готролд орсон охиноо арай хийж хоногийн хоолтой залгуулдаг ганц бие ээж байлаа. Харин одоо бол хитрхи их мөнгө, буйны үйлс тандвалсан тэр бомтон гэгдсэн дэлхийн хамгийн амжилттай, хамгийн чинэлэг эмэгтэйчүүдийн нэг болсон юм. Би Их Британий хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр нэрлэгдэж, эрт үеийн цагт толгойд орсон тэр нэгэн зохиол маань одоо 25 тэрбум доллараар үнэлэгдэх болсон байна. Би 1965 онд Англид төрсөн ба аав маань нисхийн инженер, ээж шинжлэх ухааны техникч хүн байлаа. Би үргэлжил янз бүрийн зохиолуудыг шимтэн уншиж, номноос салдгүй номын хорхотой хүүхэд байсан юм. Одоо хүртэл миний хамгийн дуртай ном бол Джессика Медфортийн Намтар гэдэг ном билээ. Бусад хүүхдүүд спортоор хичээллэж, дэлгүүр хэсэж, кино үзэж байхад би гэртээ чимээгүйхэн Медфортыг уншиж суудаг байлаа. Тэр эмэгтэй бол зүрх сэтгэлээ эцсээ хүртэл дагсан миний баатар болсон хүн юм. Бүр багасаа л би юм бичих маш их дуртай хүүхэд байлаа. 6 настайдаа Туулаа гэдэг нэртэй анхны номоо бичиж байв. Дүү бид хоёр уран зөгнөлт зохиолд дуртай байсан бөгөөд эгэлжирийн зүйлсд эгэлгүй гайхамшиг нуугдсан уран зөгнөлт ертөнц дүү бид хоёрын сонирхлыг онцгой ихээр татдаг байсан юм. Бага сургууль надад уйдгартай, хатуу дүрм журамтай санагддаг байсан болохоор юм бичиж өөрийгөө сатааруулж зогтдог байлаа. Гэвч зогтох гэж намайг ингэж оролдож байхад ээж минь хүний тарих, танин мэдэх чадварыг сүйтгэж, маш эрчимтэйгээр олон төрлийн хатууралд хүргэдэг мэдрэлийн аимшигт өвчтөй болсон нь асар их уй гашууг бидэнд авчирсан юм. Энэ өвчин тэр үед ч одоо ч эмчилгээгүй өвчин. Надад тусалж чадах юу ч байсангүй. Гэсэн ч би зохиолч болно гэсэн мөрөөдөлтөд хүрч чадвал ээжигээ эрүүл, аз жаргалтайгаар нь харах бусад мөрөөдөл маань биелнэ гэдэгт итгэсэн юм. Тиймээс ээжийнхээ өвчнөд тэмцэнэ гэж итгэж найдан бичсээр л байлаа. Миний мөрөөдлийн сургууль бол Оксфорд байв. Гэвч тэмцээгүй тул Exeter-ийн их сургуульд орлоо. Сургуулаа төгсөөд үргэлжлүүлэн бичсээр янз бүрийн ажил хийж, тэрнийгээ жинхэнэ зохиолч болох хүртлээр төр зүрийн ажил гэж бодож байв. Зохиолч болохыг хүсч байсан ч би ямар ч зориггүй амьдраад байгаа юм шиг санагдаж байлаа. Тэр үед надад бичиж дуусгаад дахиж сөхөгдөөгүй ердөө 2хан насанд хүрэгчдийн роман л байв. Гэр бүл, найз нөхөд маань миний ажлын талаар санаа зовох болж, бичээд мөнгө олж чадахгүй юм чинь бичгээ болоод жинхэнэ ажил олж хийхийг ятгах гэж оролцоож байлаа. Гэвч 1990 онд Лондонгоос Манчестер орохоор галт тэргээр явж байх үед гэнэтхэн иж шидийн сургуульд сурч байгаа нэгэн хүүгийн сониуч түүх толгойд харван орж ирсэн юм. Номынхоо 4-р бүлгийг бичиж дуусгахаас өмнө ээж минь сүүлийн бүлэг гунигтайгаар дуусч ээж минь биднийг орхин одлоо. Ээжигээ юу гэж бодох бол гэхээс ичээд бичиж байгаа номынхоо тухай ээждээ хизээж хэлээгүйдээ би хамгийн ихээр харамсдаг. Түүнийг өнгөрөхөд амьдрал минь сүрэх шиг болж энэ бүхнээс холдохын тулд би удалгүй Португал руу нүүж тэнд англи хэл зааж амьдралаа авч үлдсэн юм. Сэтгэл санаа минь ч тогтвон болж бүх зүйл дээрдэж эхэллээ. Хайртай залуутай ч боллоо. 3 жилийн дотор бид гэрэлцгээж удалгүй охинтой болж охиноо дуртай зохиолчийнхоо нэрээр Джессика гэж нэрлсэн. Харамсалтай нь Джессикаг төрснөөс 4 сарын дараа нөхөр бид хоёр тусдаа байх болж би хаашаа явхаа, юу хийхээ ч мэдэхгүй болов. Яах учраа олохоо болж Эдэн бүрэг рүү нүүхээр шийдлээ. Гэрлэлт маань цуцлагдаж би ганц бие ээж болж орох орончгүй, мөнгөчгүй болов. Бусад хүмүүсийн нүдэнд ч би ч өөртөө азгүй амтан шиг харагдаж байсан юм. Сайн ажиллахгүй бол энэ шиг л болно шүү гэж хүмүүсийн амны байж болж байв. Энэ байдлаараа би удалгүй уйдгар гунигт хит автснаар сэтгэл гутралд орсон юм. Охиныгоо харахаар миний бүтэлгүй байдлаас болоод тэр минь өөхөхгүй гэхээс айдас хүрч байв. Бусдын шүүмжлэл айдас давтснаас болж улам бүрээр энэ бүх итгэл найдвар амар тайван байдлаас залхах болж ямар нэг хар сүүдэр надаас амьдралыг минь аажмаар сороод байгаа юм шиг санагдаж байв. Надад амьдрах шалтгаан байхгүй мэт санагдах боллоо. Би амьдрахаас айдаг болж амиа хорлох талаар бодох болов. Би ингээд дуусхийг гэж бодсон ч азар надад охин минь байлаа. Охиныхоо нүд рүү хараад би тэрнийгээ өнчин хүүхэд болгож орхиж чадахгүйгээ ойлгосон юм. Сэтгэл готрол гэсэн эмнэлгийн онштой би нэгэн жижиг эмнэлэгт эмчлүүлж эхлээд нэрээ бичгэд нулимс үзэг рүү даган урсаж байж үлээ. Би тогтмол эмчилгээнд хамрагдаж хэсэг хугацаанд зөвлөгөө авсны дараа
надад охиноо тэжээхээс гадна бичиж дуусгах ном байгаагаа ч ухаарсан юм. Өөрийн гэсэн орон гэргөө хിവэр байхдаа хуучин бичгийн машин дээрээ зохиолынхоо гар бичмлийг бичиж дуусгав. Номоо 12 хэвлэлийн компанид явуулсан боловч нэг нь ч хүлээж авсангүй. Дахиад л бүтлгүйдчихлээ гэж бодон миний зохиолчийн карьер ер нь боломжгүй зүйл байсан байна гэж бодоод дуртай дургүй багшийн ажилд орлоо. Охин бит хоёр арай ядан ам зогоож байв. Гэтэл гэнэт эд шидийн гимээр 1 жилийн өмнө явуулсан номны минь талаар Bloomsbury хэвлэлийн газраас холбоо барив. Ингээд зохиолч болчихлоо гэж бодохоор би бүр хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Хүүхдийн ном бичихэд мөнгө бага олдог тул өдрийн цагаар өөр ажил хийсэн дээрээ гэж редактор надад зөвлөж байв. Хүүхэд байхаасаа хойш анхудаа би шинэ ертөнц рүү орж байгаа мэт санагдаж байсан болохоор надад тэр хамаа байсангүй. Нэг их удалгүй Шотландын урлагийн зөвлөл надад 8,000 фунт стерлинг өгч амьдралдаа анхудаа намайг үргэлжлүүлэн бичгийг үнэн сэтгэлээсээ хөхүүлэн дэмжсэн үгийг тэднээс сонссон юм. Ингэж нэг удаа юм бүхэн хүсснээр минь болох нь тэр. 1997 оны 6 сард миний 7 жилийн турш бичсэн номны анхны 1000% хэвлэгдлээ. Ихэнх нь хүүхдийн номын санд байх ч надад хэмжээшгүй их баяртай зүйл байв. Гайхалтай нь Элевчин хүүгийн тухай миний ном Nestle номын шагнал хүртэж 3 сарын дотор Их Британий оны шилдэг хүүхдийн номоор шалгарсан юм. Романы эрхийг дэлхийн хамгийн том хэвлэлийн газар болох Scholastic авах хүсэлт гаргалаа. Энэ мэдээг сонсоод би бараг ухаан алдах төглөө. Ээж минь л ганцхан энийг надтай хамт сонссон болоосай л гэж хүсэж байсан юм. Ингээд би номын цувралуудаа дуусгахаар бүтэн цагаар ажиллаж эхэллээ. 3 жилийн дотор фэнүүдтэйч болж Элевчин хүүгийн түүхийг үргэлжлүүлсэн 3 романыг гаргалаа. Дахин 3 ном, нилээдгүй шагнал. Рекордыг эвдэн Harry Potter ба Үхлийн Hallows нэртэй 7 дахь ном 2007 оны 7 дугаар сарын 21-нд гарлаа. Эд шидийн сургуульд сурдаг хүүгийн түүх төгссөн ч дэлхийд даяар уншигчдтай болж 65 орны хэл дээр орчуулагдан 15 тэрбум долларын үнэт хүрэх үз амжилтанд хүрэв. Harry Potter-ын цувралд үндэслэн 8 кино гаргаснаар намайг дэлхийн хамгийн анхны тэрбумтан зохиолч болгосон юм. Гэвч намайг энд хүргэсэн хүнд хэцүү аяллыг би мартаагүй. Тэр цагаас хойш би ээжийнхээ дурсгалд зориулан Эдинбургийн их сургуулийн нөхөн сэргээх ангаах ухааны шин төвийг байгуулахад хандив өргөж, олсон мөнгөнийхөө ихэнхийг надад хэрэгтэй байсан шиг тусламж хэрэгтэй хүмүүст өгч тусалсан билээ. Одоо би дахиж мөнгөний талаар санаа зовох хэрэггүй болсны дээр танихгүй хүмүүст хүүхэд насныхаа сонирхлоор зохиолч болсон гэж хэлэхдээ сэтгэл түгшгэ болсон юм. Би дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолчдын нэг хэвээр байгаа ч Harry Potter шиг гэр бүл, найз нөхдийнхөө дунд эрүүл, аз жаргалтай амьдрна гэдэг бол хүнд байж болох хамгийн том хөрөнгө гэж боддог. Юм бүхэн хизээж хүснээр болохгүй үе байдаг. Заримдаа бид яахаа мэдэхгүй болж эргэлзэж, туйлын хэцүү нөхцөл байдалд ордог. Заримдаа бүх юм дээрдэг хэсгийг өөрөөсөө асуудаг. Гэвч хаашаа явж байгаагаа мэдэхгүй галт тэргэнд нэг л суусан бол зүгээр өөртөө итгэж байж л өөрийнхөө очих газраа очих болно. Би ээждээ өөрийгөө зохиолч гэж хэлж үзээгүй. Бичсэн зохиолоо ээждээ хизээж харуулж чадахгүй. Гэхдээ ээж минь миний хамгийн том шүтэн бишрэгч гэж итгэх дуртай. Намайг John Rowling гэдэг. Та намайг J.K. Rowling гэж таних бах. Би бол Harry Potter цувралын зохиолч.